Дуу авианы бичлэгийг хийхэд дуу авианы момент бүрийг бичдэг бай. Үүний оронд тодорхой хугацааны интервалтай зураг авалт хийдэг, англиар snapshot гэж ярьдаг. За үүнийг бид sample хурд буюу одоо монголоор жишг хурд гэж нэрлэж болох юм. За энэ хэсгийг томруулаад харъя. Сонгоод маусны дундх эргэлдэг хүрдийг эргүүлж томруулж болно. Энд бид долгионыг харж байгаа ба томруулаад байхад дөрвөлжин цэгүүд харагдаж байна. Дөрвөлжин цэгүүр нэг example буюу жишг цэгийг илэрхийлнэ. Sample урд нь Герц гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигдэнэ. Зарим стандарт sample хурдууд байдаг. За жишээ нь CD sample хурд нь 44.1 кГц. За видеоных 48 кГц гэх мэт байна. Sample хурд нь өндөр давтамжинд чухал үзүүлэлт болдог ба яагаад гэвэл өндөр давтамжуудад секундэд оногдох мөчлөг давтамж их байдаг. За иймээс өндөр давтамжтай үед sample хурдыг зөв сонгох нь чухал юм аа. Sample хурдыг сонгож авах үндсэн зарчим бол бичлэг хийх гэж байгаа. Дуу авианы давтамжаас 2 дахин их байхаар сонгож авдаг. Жишээ нь хүн 20 кГц хүртэл дуу авиаг сонсдог гэвэл sample хурдыг 44.1 кГц гэж авч байна. За шинээр аудио файл үүсгэхэд файл цэсний new мөрнөөс аудио файл командыг ажиллуулж харъя. За энд нэмэлт сонгоход sample rate гэсэн дэлгэдэг цэснээс бид sample хурдын сонголтуудыг хийх боломжтой харагдаж байна. За зарим аудио инженерүүд sample хурдыг 96 кГц-ээр авдаг. За дуу бичлэгийн чанар маш өндөр байх боловч файлын хэмжээ нэлээд том болдог. Дууны өөр нэг чухал үзүүлэлт бол битийн гүн буюу beat depth гэсэн ойлголт байна.